Монголын зохиолч нэвлийн шагналт зохиолч Бадарчин Дарима. Уран хажин өгүүлэг. Базар хэдэн азаргадуу голын тэртээд хөөж ирээд хашгирч гуайхчин өнжив. Мөн тэр өдөр хойд хотын баян мижид ганц охиноо хадмын газар үдэх бэрийн найрыг ихээхэн ёс төртэй мөнжигтэй хийж байлаа. Уяагцсан дээр нь морд багтахгүй шахан багширч уртын дууны ая хангинж байхад базар байж ядсан сэтгэлээ тайтгаруулах гэсэн шиг адуутай ноцолдож өдрийг бархан сэндэрт таатай санагдана. Сэндэр гол дээр очиж базартай уулзах шалдаг хайж илүү гэртээ бүрхээр тогоогоо өгсраад жалавчны ус солихоор гол руу одов. Улсын наадмаар базар баяна хоёр морины зүс нийлүүлэн дөрөө харшуулж явхад хөгшин залуугүй л хоёр сайхан амтан гэлцэж нүдээ хужирлж байсан. Тэднийг бараадж явсан сэндэр сониучлах, атаархах сэтгэл хослуулан баянгаас сайхан хүүхэн болоод базар шиг сайхан залуу дагуулж явахсан гэж мөрөөднө. Гэвч дагуулж явах тэр хүн нь базар биш болохоор сэтгэлд нь нэг л дундуур. Харин баяна базрыг орхисон нь юутай их зол билээ гэж хурган долгис наадуулсан голын эрэгт санаашран суухдаа базар намайг хараад хурч ирж магадгүй гэж гортов. Хоёрхан усаар авсан нэрмлийнхээ дээжийг галд өргөхөд хөхтөл маналцсан. Дүүнийг жижигхэн үйсэн бортгонд хийж сайн гихч таглаад ээжээсээ нууж орны ширгүүд лавхан шургуулад дахин бүрхээр тогоо өгсөрч ус тавихаар гол руу өгүүлээ. Базар ажиллаа дуусах бололтой бугуйл сураа хөвгөж адууга эскэрч хашгиран тууж орхиод сэндрээс нэлээд доох нь очиж гар нүрээ угааж тухлав. Харсаар байж хүрээд ирж болдог байгаа да. Намайг хүн гэж тоохгүй байх шүү дээ. Сүйд болоод байдаг баянаач нь энэ нэг хар юмаа дагаад хот руу талиж өгнө гайгүй. Тэгээд энэ голд чиний нүдэнд өртөх хүүхэн надаас өөр хэн байгаа юм гэж залуу бүсгүй омголон зангаар бардамнаж яваад очив байц. Би одоо л өөрийгөө ойлгуулах ёстой гэж бодлоо. Халууцч хөлөрсөн базар ханьцуугаас угалдаргалж энгэр заамаа яраад хүйтэн усаар угаал уйлдэж сэндрийг хажуудаа ирэхийгч анзаарсангүй. Сэндэр базрын дэргэд очиод гинтэн өөрөөсөө ичж хамаг биеийн шатан балмагдав. Базар түүнийг хараад "Хөө. Цэцэн сэндэр, ахын дүү сайн уу?" гэд хашийн цагаа шүдээ яралзуулан инээв. Ахын дүү ахтай яах вэ гэж сэндэр бодоод ярих юмаа олж цохин. "Хүй, баяна их чинь хорин болж явахад очихгүй яасан юм?" гэлээ. Базар нүүр толгойнхоо усыг арчих зуур. "Очин доо яах вэ?" гэлээ. Сэндэр гинт зэрэг орж ахалдаг гуайлдгаач мартаж орхиод "Баяна их чинь хар хүн чамаас юугаар илүү юм дээ?" гэхэд базар дуугарсангүй. Тэр сэтгэл дотроо битүү шаналж байгаа бололтой. Намрын модны хадсан навч шиг шаргалхан гуньга сэгсрэх мэт гүн санаалдаад. "Өнгө мөнгөний хорвоо юм биз дээ хөөрхий" гэлээ. Сэндэр "Хэрэг би байсан бол чамаас өөр хинтэй ч суухгүй. Битгий гунь базар минь. Би хажууд чинь байна шүү дээ" гэж хэлмээр санагдавч хоолой дээр нь бөө юм тэглэж дуугарвал уйлчих гээд болдоггүй. Саахалтын найрнаас халамцуу гиждийн тосонгийн оройгоос тоосроод л байна. Тогтжээ суудгийг байлаа хөө гэж цээл холжтой хоолойн чадал шалгасан хотгойд дууны гэглэгэн гэгэн аялгуу шуран хайлан тодоос тод сонсдно. Тэнгэр муудах янз орж алсын уулын хэраар бурганаж харагдана. Базар чимээгүйх байснаа чуулган ганганах шуудыг зааж "Эднэраа өнөө шөнө буцсан та" гэж ихэд гунигтай хэлв. "Хөөй сэндэр, нохой хахлаа" гэж ээж нь гэрийнхээ гаднаас хоолой мэдэн хашгирахад
Бүрхээр тогоо угсраад орхисноо гинт санаад сандран босоход Базар бас уурга тулан мориндоо мордож. Ахт нь энд даанч хорогдох юм алга да. Хол газар явж амьдрал авднаа. Миний дүү сайн сууж байгаарай гэд гүн хархан нүдэндээ нулимс торолцовлон үүлэн чандад сургалдан ганганах шувуудын дун шиг эзэнгүй нэмцгэл үзүүлээд давхин отлоо. Битгий яваач дээ, Базар минь. Би чамд хайртай гэж хэлэх гэсэн боловч амжсангүй. Тэр шүнжэнгөө намрын дунд сарын 15-ны тэргэл сарн үүлэн цаагуур нэг орж нэг гарч голын шувууд яав ив гэмээр ганганан шулгонлтож саахалтын найрнаас буцаж байгаа гीचд яваад барагдахгүй ямар урт хөндий вэ? Явуулын хүнээр хилүүлсэн яасан хэцүү амраг вэ гэж сэтгэл гэгэлцтэл дуулан хатриулсаар уйтайхан ганганах шувуудын дуутай хослон замхарч чадна. Нэрэн Базрын хэлснээр шувууд буцаж байгаа бололтой. Тэдний тоон дээгүр их чимээ гарган ганганаж үүлэн чандад дуун алсарсаар сураг тасрав. Харнууд хамхайгүй сэндэр үүр цүүрээр босч Базартайгаа хамт сууж байсан голын тийш ус авахаар явлаа. Хүнд зориглоод хэлчихэж болдгүй нэг үг. Бас тийм эгзэгтэй мөч байдгийг тэр ухаарлаа. Эргэн тойрон өвсөн толгойд цан хүрг хөхвөлзөж, салхи үе үехэн сэнсээр шуурч, уулын модод шарлан гонгоор зогдор хөдлөсөн жихүүн өглөө байлаа. Чуулаад байсан шувууд, дуулаад байсан найрчид, сайхан төрсөн баянаа, 17 насны хонгор сэтгэлийн хизээч ойлгоогүй Базар бүгдээрээ тэр шөнө явчихжээ. Харин түүнд хань болох ганцхан ангир орох байх газраа олж ядан цухалдаж, захаараа заримгдсан голын хүйтэн усанд буухаас хашран, ийш тийш үсрэн сандран нисч, уй тавин халаглана. Сэндрийн сэтгэлд ижлээсээ төрсөн хөөрхий уран хажин тэр хоёроос өөр амьд амтэн энэ голд үлдээгүй юм шиг санагдаж аимшигтай уйтгарт автлаа. Зохиолч Бадарчин Дарима. Уншсан Эрхэнбаярын Баттурч.